Тэнгэр тайлх холбооны гишүүн Зоригт Баатрынхаа өргөө цагаан гэрт нь ирлээ. Тэгээд за сайхан амарч гин үү? Сайхан амарч гин үү та бүхэн. За тэгээд Зоригт Баатраараа бас нэг арт түмэндөө зориулаад нэг дом заалгая гэж ирсэн. Тэгээд дом заахад асуудалгүй бүгдэнд нээлттэй. Тэгээд энэ бол гарын доор хэрэглэгдэх хүүхдийн хүүг ер нь ундаалгах, хүүхдийн хүүг цэгээлэх гэж одоо манай нутгийнхан бол голцоо ярьдаг. Энэ бол нэгдүгээрт гал хэрэг болно. Мөн дээрээс нь сүү хэрэг болно. Арц ганг бас байж болно. Аль нь ч байж болох юм байна. Аль нь ч байж болно тий. Тэгээ мэдээж хэрэг орон сууцнд байгаа айлууд бол одоо ил гал гарах боломжгүй айлууд нь лаа бас хэрэгжилж болно шүү. Тий. Тэгэхээр энэ лаагаар бол мэдээж хэрэг галын дөл өөдөө гэдэг учраас өвөг дээдстэй бид нэр одоо галаараа дамжуулан холбогдож өвөг дээдстэй энэ үр хүүхдэд даатгаж байгаа. Мөн дээрээс нь хүүхдийнхаа хүүг сүүгээр ундаалж байгаа учир нь юу гэхээр хүүхэд бол ер нь хүн бол байгаль ихтлэгтэйгээ салшгүй холбоотой. Тийм. Тэгэхээр хүүг ер нь милааж явах ёстой байдаг юм байна л да. Хүн ер нь цагаан сүүгээрээ ч байж болно. Мөн дээрээс нь шар тосоор бас хүүгээ милаадаг. Тэгэхээр хүний ер нь зам заяа тэгш явдаг, элдэн муу гай барцад туулдгүй. Мөн дээрээс нь хүүхэд маань өвчин ээрээд байгаа, өвчин эмгэг ээрээд шүн унтахгүй байгаа тохиолдолд та бүгд маань энийг хэрэгжилж болно шүү. Энэхүү домыг те. Тэгэлгүй яах вэ? За тэгвэл хоёлоо үзэгчтэй яг боддоор нь харуулъя тэхөө. За тэгье. Тэнгэр дэлхийн бовийн фестивал 3 дахь удаага Чингисийн хүрээ жуулчны баазад болох гэж байна. Энэ удаагийн фестивалд амьд оршихуй бүхнийг хайрлая гэсэн урайн доор 2026 оны 6 дугаар сарын 13-наас 15-ны өдөр 3 өдөр зохион байгуулагдана. Та бүхэн тасалбараа Ticket сегментээр орон урьдчилан захиалж авах боломжтой. Үндэсний өв соёлыг дэмжигч Seven Nuuk Resort. Үндэсний өв соёлыг дэмжигч Mountain Gold Mining Company. За ер нь бол одоо энэ хүүхд маань ингээд ойлаа зогсохгүй ч юм уу юм ээрж эмэх энэ үед бол хүүхдээ бид нар хамгийн төрүүлж эхэлж одоо энэ ил гал гаргаж болохгүй хүмүүс нь лаа бас хэрэгж болно. Лаагаар нар зөв 3 удаа алтан сайхан жолоог нь андуу бүхэн залаараа мөнгөн сайхан жолоог нь мөнхрүүлэхэн залаар тохиолчор охин үрийг нь харыг нь цагааруулж хатууг нь зөөлөн болгож хар муу бүхнээс хамгаалan байж иргээ шрөө. За гэж домсны ар дээрээс за хүүгийн сүүгээр бас милааж буюу төрөгдөг. Хураа. За араас нь баг зэрэг гангаараа өөртөө ингээд ер нь ээжтэй нь хамт бас ингээд бариулаад чамаагаа ингээ уугуулч бас болно шүү. Та бүгд. За эннийхээ араас энэ сүүгээ бүгдээрээ тэнгэрт мэдүүлээд энэ хүүхдийнхээ овг нэр жилээр нь заавал одоо тэр энэ гэж үг хэлэх гээрэхгүй. Бүгдээрээ өөр хүүхдийнхээ буян заяа, бүх цаашдын зам мөр, бүх зүйлийг нь даатгаад өөрсдийнхөө өвөг дээдсийн зүг бас өргөх хэрэгтэй. Дархан баярын бэн дээрээ лавалчир үе хар муу бүхнээс хамгаалan байж иргээ. Алхын олон гарвал ханхар сайхан өвгдүүд минь буурлынхаа буян ишээ бурхтынхаа нас өдрийг хайрлаж лавалчир охин үрийг даатхан байж. За ингээд арга дом зан үйл маань дуслаа. За тэгээд энэ домыг бол зөвхөн энэ хүүхдийн ээж ааваас нь гадна өөр хүмүүс бас хязгаарлагдахгүй хийж өгч болно. Яагаад гэхээр энэ хүүхдийг эрүүл саруул болгоё гэсэн, эрүүл саруул Тэнгэр бурханд нь даатгая гэсэн хүн болгон энэ зүйлийг хийж бас болно шүү. Тэнгэр дэлхийн бовийн фестивал 3 дахь удаага Чингисийн хүрээ жуулчны баазад болох гэж байна. Энэ удаагийн фестивалд амьд оршихуй бүхнийг хайрлая гэсэн урайн доор 2026 оны 6 дугаар сарын 13-наас 15-ны өдөр 3 өдөр зохион байгуулагдана. Та бүхэн тасалбараа Ticket сегментээр орон урьдчилан захиалж авах боломжтой. Үндэсний өв соёлыг дэмжигч Seven Nuuk Resort. Үндэсний өв соёлыг дэмжигч Mountain Gold Mining Company.